Сэтгэлийн боловсрол подкаст. Сайн байцгаана уу? Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс бэлтгэн хүргэдэг Сэтгэлийн боловсрол подкастын шинэ жилд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. За бид энэхүү дугаараараа Шинэ Монгол технологийн коллежийг онцолж 20 настай инженерүүдийн тухай ярилцах гэж байна. Тэгэхээр яг одоо та хүүхдээ инженер болохыг хүсэж байгаа бол магадгүй аль нэг сургуульд инженер мэргэжлээр суралцж байгаа оюутан бол төгснөхийн дараа хаана ажиллахаа хараахан шийдэж амжаагүй байгаа бол бид та бүхэнд маш хэрэгтэй мэдээллийг хүргэх болно гэдэгт итгэлтэй байна. За ингээд өнөөдрийн маань дугаарт 3 хүнд зочин хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэндээ зочдтой танилцуулъя. За Шинэ Монгол технологийн коллежийн химийн инженерийн тэнхимийн эрхлэгч Оюун Жаргал багш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? За Японы хамгийн том нисэх компани болох Japan Airlines компанид шалгалтуудад нь тэнцээд ажиллахаар болсон манай Шинэ Монгол технологийн коллежийн механик инженерийн ангийн төгсөгч Даваад Орж маань ярилцахад бэлэн болсон байна. Сайн байцгаана уу? За яг одоо Шинэ Монгол технологийн коллежийн 2 дугаар курсад суралцж байгаа оюутан Бат Оргил маань бас бидэнтэй ярилцахад бэлэн болсон байгаа. Сайн байцгаана уу? За бидний урилгыг хүлээн авсан та гуравтаа маш их баярлалаа. За юуны өмнө ярилцлага Шинэ Монгол технологийн коллежийнхаа онцлогоос эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр Шинэ Монгол технологийн коллежийн зорилгыг харахад бол нийгмийн судлаач хүний хувьд сэтгэл судлаач хүний хувьд бол надад маш их таалагдсан зүйлүүд байгаа. Учир нь инженер хүнийг бэлтгэнэ. За тэр инженер хүн нь бүтээлч гадаад дотоодын мэргэжилтнүүдтэй багаар ажиллах чадвартай, дээр нь мэргэжлийн ур чадвар, технологийн ур чадварыг өндөр эзэмшсэн ийм бүтээлч инженер хүнийг бэлтгэн гэсэн зорилгыг дэвшүүлсэн байдаг. Мөн бас эрүүл чирэг бие бэлтрэгч орхигдуулаагүй зорилгыг уншаад миний хувьд бол маш тийм сайхан сэтгэл төрж исэн. Учир нь бид нэр зөвхөн мэргэжлийн мэдлэг чадварт анхаарад эсвэл зөвхөн бие бэлдэрт анхаарад ч гэдэг юм аль нэг талаа орхигдуулах гэдэг. Гэтэл Шинэ Монгол технологийн коллежийн зорилго бол тухайн оюутныг бүх талаас нь хөгжүүлэхийг зорж, дээр нь Монгол орны хөгжлийг нуруундаа урж явах инженер хүн болохын төлөө зорж байгаа нь маш их таалагдчихсан. Тэгэхээр Оюун Жаргал багшаасаа танай коллежийн онцлогийн талаар асуумаар байна л да. Яг ямар онцлогтой юм, юугаараа давуу талтай юм, одоогийн байдлаар хэдэн төгсөлтийг гаргасан байна, хэдэн инженер бэлтгэсэн байна, тэр талаар сонирхож байна. За манай таны хэлснээр яг манай Шинэ Монгол технологийн коллеж бол нэлээд шинэдэг өнгө төрхтэй юм шинэ тутам байгууллага. За тэгээд ажилтдаг багш нарын хувьд миний хувьд ч гэсэн ер нь сургуулийнхаа эрхэм зорилгоор галсын хараанд их дуртай байдаг. За манай байгууллага бол 2014 онд байгуулагдсан. За инженерийн дэд бакалавр зэргийг олгох зорилготой. За тэгээд оюутнуудтай бол 15 насаас нь эсвэлдэг болохоор ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролыг инженерийн боловсролтой хослуулж олгодог ийм онцлогтой сургалтын байгууллага байгаа. За тэгээд оюутнууд маань 15 наснаас элсээд тэгээ 20 настай инженер болж төгсөх ийм боломжтой байдаг. За энэ сургууль маань бас үүсгэн байгуулагдсан нэлээд төв бас судалгаатай байгаа. За Монгол орнд одоо яг өнөөгийн нийгэмд хөгжил дэвшлийг нь хараад инженер технологийн мэргэжилтүүд хамгийн их энэ улсын хөгжилд хувь нэмрээ оруулна. За тийм хүмүүс дутагдaltaй байгаа гэдгийг бас судалгаа хийж байгуулсан байдгийн байлаа. За тэгээд одоогоор бол 4 инженерийн хөтөлбөртэй байгаа. За хөтөлбөр болгоно маань төгсөгчдөө одоо 5 жилийн хугацаанд ийм мэргэжлийн ур чадварыг олгоно гэсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. За инженерийн боловсролынхаа хувьд болохоор манай байгууллага Японы технологийн коллежүүд гэж байдаг. За тэр технологийн коллежүүдийн инженерийн хөтөлбөрийг үндсэнд нь ашигладаг. За мэдээж Монгол улсынхаа хөрсөнд булгаад ойролцоогоор нэг 40 орчим хувийн өөрчлөлтийг хийсэн байдаг. За баярлалаа багш. За тэгэхээр манай Даваад Орж маань механик инженерийн ангийн төгсөгч Даваад Орж маань Японы Japan Airlines компанид бол ажиллахаар шалгалтуудад нь маш амжилттай шалгалтаа өгөө тэмцсэн байгаа. Тэгэхээр чамдаа баяр хүргье. Маш олон хүүхдүүдийн ирээдүйн инженерүүдийн тухайн компанид ажиллах эхлэл болж байгаа хаа гэж миний харж байна. Тэгэхээр танай төгсөлтийнхөө бас талаар яриад дээр нь биднэрт тухайн шалгалтын талаар
танилцуулж өгөөч. Ямар одоо шалгуурыг давж байж энэ компанид ажиллах боломжийг олж авсан бэ? Даваад ирж байгаа. За баярлалаа. Тэгэхээр би 2014 онд анх Косын сургууль байгуулахад орсон. Тэгээд 2019 онд анхны төгсгч болж гарсан. Тэгээд анхны гэдэг утгаар болохоор төгсөлтөөр болохоор маш их бахархдаг. Яагаад гэвэл яг анхных байсан болохоор энэ Косанд суралцж байгаа хугацаанд багш нарт сурагч нарч тэр мэдгүй зүйл болохоор зөндөө их байсан. Тэгээд тэр болгоны ингэж давж туулаад одоо оюутнууд маань төгсөөд амжилттайгаар Монголын Японы том компани болон дээд сургуулиудад орсод их баяртай байгаа. Би болохоор 2019 онд сургуулаа төгсөөд Japan Airlines болон AIN гэж хоёр компанид дадлага хийсэн байгаа. Энэ дадлага болохоор зөвхөн Монголын 3 Косоны оюутнуудаас 9 оюутан сонгож авч дадлага хийсэн. Тэгээд дадлага хийхдээ бас Косоны 2 багштай болохоор явсан байгаа. Тэгээд дадлага хийсний дараа одоо энэ Japan Airlines орно гэж шийдээд тэгээд шалгалтуудад нь болохоор өгсөн. Ерөнхийдөө шалгуур нь болохоор 2 төрлийн шалгуур байгаа. Нэг нь болохоор визных, нөгөөх нь болохоор компанит гэж байгаа. Визний шалгуур нь болохоор тогтыг нэг гэж төрлийн тусгай ур чадварын нэг гэж төрлийн болохоор визээр болохоор тэр жал компанид болохоор орох ёстой. Тэрний шалгуур нь болохоор бичгийн болон одоо гараараа хийж үзүүлэх гэж 2 төрлийн шалгалтыг өгсөн байна. Энэ шалгалтыг болохоор Монголоос 70 хүн өгсөн. 70 өгснөөс болохоор 8 хүн тэнцээд тэгээд энэ визэнд орох шалгууртаа тэнцэж байгаа. Дараа нь болохоор тэр 12 сард болохоор шалгалтаа өгчөөд 12 сартын шууд ярьцлага өгөх ёстой байсан боловч коронавирусээс болоод хойшлогдсоор байгаа энэ жилийн 12 сард саяхан компани шалгалтуудаа өгсөн. Тэгээ компани шалгуур нь болохоор SBI буюу тэр математик англи хэлний TOEIC-ийн 470-аас дээш оноотой байх ёстой. Тэгээд энэ хоёр төвшөнд ярьж авах ёстой гэсэн юм шалгуурууд байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь компани ярьцлаганд ороод тэгээд тэнцсэн байна. За ойлголоо. За миний дуу чанга сонсогдож байна танарт маань. Зүгээр яг л. За. Таны дуу бол тод сонсогдож байна. За баярлалаа даваад ирж байна. За тэгвэл Бат Эргэлээс бас асуумаар байна. Яагаад энэ Косын коллежид орохоор болсон бэ? Чиний зорилго энэ зорилготой нийцэж байсан уу? Тэгээд энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу вэ? Тэр талаараа бидэнтэй хуваалцаач. Мөн чиний төсөөлж яснаас сургууль чинь хэр их өөр байсан бэ? Коллежийг хэрхэн яаж төсөөлж вэ? Ороод яг тэр төсөөлөлтөнд таарсан уу? Эсвэл зөрчижсэн үү? Зөвхөн миний төсөөлснөөс илүү байсан. Тэгээд яагаад ингэж энэ цахилгааны мэргэжлийг сонгосон бэ гэхээр одоо ингэж бүх одоо иргэн тойрны хараад хахад бүх зүйл ингэж цахилгаанаар ажиллаж байна. Цаашдаа ч гэсэн яг энэ төлөв рүү явах магадaltaй болохоор цахилгааны инженер гэдэг мэргэжлийг сонгосон. Тэгээд одоо манай Монгол улсын одоо хувьд болохоор инженер гэдэг зүйл одоо маш хэрэгтэй болчиход байна. Тэгээд энэ Монгол улсын хандлтаа ингээд цаашдаа тэг өөрийнхөө төлөө энэ хүн мэргэжлийг сонгоод одоо ингэ суралцж байгаа. Тэгээд энэ сургуульд анх орж ирэхэд бол миний төсөөснөөс илүү байсан. Тэгээ юмараа тэгээд харилцаа гэд багш нар ингээд улам их та нар бүгд энэ одоо манай Монголын ирээдүг авч явах залуус шүү гэд. Тэгээ тэр оронд нь одоо ингээд бүр улам их ингээд бадраад тэгээ ингээд сайхан суралцж байгаа. За баярлалаа. Юу нь өөрсөн бэ Бат Эргэлөө? Чиний төсөөлснөөс яг тодорхой хэлбэл яг юу нь өөр санагдаж байсан бэ? Хамгийн эхлээд гэх юм бол тэгээд хичээл ном гэхэд арай өөр байсан. Арай л одоо нэг параар ингээд үзээд анхандаа нэг жоох ядлаад ихний үйлдэл нэг эвгүйсэн гэсэн сүулдээ тасаад яасан гоё юм бэ гэл. Тэгээ илүү цааш хичээлээсээ гадуурх ингээд юмнуудаас уулзаад багш бүдээр очиход ингээд тэгээ ингээд багшин туслая гэд бүгд ингээд нэг гоё нээлттэй сайхан ингээд харилцаатай байсан нь үнэхээр гоё байсан. За ойлголоо. За тэгэхээр оюуны агшаас асуумаар байна л да.
Байгууллагын соёлын талаар шинэ монголчууд бол маш их ярьдаг тийм ээ. Шинэ Монгол Эрдэнэ хүрээлэнгээс анх шинэ Монгол гэдэг ахлах сургууль үүсгэн байгуулагдахаас эхлээд байгууллагын соёлын талаар бид нар бол маш их ярьдаг, маш чухал зүйл гэж явж үздэг тийм ээ. За тэгвэл шинэ Монгол технологийн коллежийн байгууллагын соёлын талаар магадгүй тэр соёл нь сая Батөргөлийн ярианаас харагдаж байна л да. Багш нар арай өөр байдаг, харилцаа нь хүртэлтэй тийм. Тэгэхээр тэр хүүхдүүдэд мэдрүүлсэн шиг тэр багш нарт бас мэдрүүлдэг тэр байгууллагын соёлынхаа талаар бидэнд ярьж өгч болох уу? Ямар онцлогтой байдгийг бэ танад багш нар жишээлбэл? За манай сургуулийн уран бол яг өөрийн гараар улсаа бүтээх харилцааны соёлтой инженерүүдийг бэлтгэн гэсэн ийм урайтай. За тэгээд залуу байгууллага болохоор нийт нөгөө ажиллаж байгаа хүний нөөцийн хувьд нэлээд залуу ийм байгаа. Тэгээд бас нэг онцлог нь Японтой ийм харилцаа холбоотой Япон хөтөлбөрийг жишг болгосон байдаг болохоор нэлээд бас нөгөө тийм дэг журамтай хэрнээсээ одоо яг өөрөө бие дагаад ажиллаж байгаа тэр хүн болгонд боломжийг тэгш олгоно гэсэн нэг тийм урайтай. Энэ нь бол багшид ч оюутнуудад ч бас нээлттэй байдаг. Энэ талаараа нэлээд давуу. За тэгээд бид нар түрүүн таны ярианд гарсан бас төгсөгчийн 6 загвар байдаг. Энийгээ бид нар 7 болж өөрчилсөн. Тэгэхээр 5 жилийн хөтөлбөрийнхөө хүрээнд оюутнуудаа энэ төгсөгчийн чадваруудаа олгохыг зорддог. За энэ шиг бас багш нарт бас нөгөө нэг мөрдлөг болгодог, ажилдаа мөрдлөг болгодог тийм зарчмууд бас байдаг. Жишээлбэл одоо хамт олон, халуун дулаан сэтгэл, төлөвлөсөн ажил, өндөр бүтээмж гэх мэтчлэн. Тэгээд энийгээ бол бид нэр өдөр болгоныхоо ажилд бас нөгөө баримтлаад явдаг байгаа. За тэгээд аль болох оюутнуудыгаа одон талаар нь хөгжүүлж дэмжлэг болох ийм зорилгоор хичээлүүдээ явуулдаг. За хичээлийн хувьд болохоор мэдээж сая манай оюутны ярианд гарсан шиг нэлээд онцлогтой бусад сургуулиудаас инженерийн сургууль болохоор мэдээж нэг онлайн мэдлэгийг олгох хичээлүүд орно, инженерийн суурь чадварыг олгох хичээлүүд орно. Тэгээд туршилт дадлагын хичээлүүд бас нэлээд ордог. Тэгэхээр багш нарын хувьд ч гэсэн залуу ерөн альваг нөгөө шинээр хийх тийм боломж нөөц их байдаг. За тэгээд мэдээж нөгөө эрдмийн хүрээлэнгийн маань баримталдаг талархах тийм. За тэр сэтгэл талархах сэтгэлийг бүр зарчмаа болгоно гэсэн тийм сайхан багш нарт ч гэсэн өгөөжтэй тийм онцлогуд бас байдаг. Ойлголоо. За баярлалаа багш. За тэгвэл даваад иржээс дахиад асуумаар байна л да. Яг энэ коллежид орсноор чиний олж авсан зүйлүүд мэдээж мэрэгжлийн ур чадварыг бол маш сайн олж авсан байна гэдгийг одоо Японы томоохон нисэх компанид ажилд орсноор нь бол ямар ч хүн олоод харж байх тий. Түүний хажуугаар бие хүний хувьд одоо хувь хүний хувьд төлөвшөхөд чинь ямар нөлөөлөл эсвэл магадгүй чиний олж авсан гэж бодож байгаа тэр зүйлүүдийн талаар сонирхмоор байна. Хамгийн их хэлж сууж авсан зүйл болохоор цаг барих байсан. Энэ яг сургуультай эндээ бол хоцорч илээсэн л да. Тэгтээ тэгэл багшаас гуйгаал орчдөг байсан бол косанд орохоор тэгэл хоцрох юм бол дахиад багшин дагуулж яваад өөрөөлөө оруулаад тэндээс болохоор бол цаг барих гэдэг зүйлийг болохоор сууж авсан. Дээрээс нь болохоор одоо өөртөө итгэлийг болохоор бас болж авсан гэж боддог. Яа гэх юм бол өмнө нь болохоор онгоцны инженер болно гэж бодож исэн ч гэсэн одоо яг үндэ бол тийм итгэлтэй бол байгаагүй. Гэхдээ ингээд косанд орсны дараа болохоор ингээд за би яг онгоц засч чадах юм болоо да ингээд тэр онгоцны дотор ч мэдээж маш олон хүмүүс болон маш олон одоо үнэтэй цайтай гараа нисэж байгаа шүү дээ. Тэгээд осолдчих юм бол бас болохгүй штэ гээд тиймэрхэн боддог байсан бол косанд ороод болохоор косаны нисэх онгоцны дугууланд орсон дараа нь болохоор бас робоконы багт ороод ингээ робокон хийгээд үзэхэд би ер нь чадах юм байна гэдэг тийм итгэлийг болохоор олж авсан байгаа. Тэр итгэлийг болохоор бас багш нараас одоо зааж сургасан зүйлээс нь болохоор мэдж авсан. За баярлалаа. За Батөргөлийн хувьд чамд одоо 2 дугаар курсэд сурж байна тий 1 жил сураад дахиад 2 дахь жил рүүгээ орсон байна. Чамд гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар магадгүй гэр бүлийнхэн ч юм уу найз нөхдөд ч анзаараад хэлжсэн тийм өөрчлөлт байгаа юу? Эсвэл одоогийн байдлаар харахад өөрчлөлт гэдэг юм уу?
өмнөх бат хориглоос Косны оюутан бат хориглын хувьд өөрчлөлт гаргаж амжаагүй байна уу? Тэр талаар бидэнтэй уулзаж зориглоо. Амар том өөрчлөлт гарсан шүү дээ. Тэгэл өмнөөс хаа тэгэл нэг жоохон даалгавар маалаараа хийхэнгүүд нэг жоохон залхуу тэгэл за энэ юм явандаа ингэж байгаа гарчих байлгүй дээ гэл нэг жоохон тиймэрхүү сэтгэлгээтэй байсан. Тэгэл анхны контент аваад гэсэн чи та бүгд ингэ бид бүгдэд нэг жоохон хариуцлага өгүүлээд байгаа санагдаа. Тэгээд за энэ хариуцлагыг нь бол өгөх хэрэгтэй юм байна да. Тэгээд багаад ер нь бол хүн хариуцлага нүлээгээд аваа. Тэр хариуцлага итгэлийн ингэ жоохон автсан ингэ улам урамшаад хийгээл яваад идэв л дээ. Тэгээ ингээд сүулдэ ингээд багш надаа ингээд чиний хийж чадна гэж ингээд өгөхөд чаднаа. Тэгээ ингээд багаар ингээд юм аваад ангууд яг ингээд буцаа өмнөх өөрийгөө харангуут ингээд асар том ялгаад юм бэлээ. Тэгээд миний одоо ингээд сэтгэлгүй одоо ирээдүйн мөрөөдөл зорилго хүсэл ингээд өмдгөөс өөрчлөгдсөн байгаа. Тэгэл өмнө яах вэ? Нэг Монголын компанид нэг ажиллаж нэг сарын ганц 1-2 сая төгрөг аваад ажиллавал яг нэг болондоо гэж нэг боддог гэсэн бол тэгээд одоо би яагаад ингэж арай өөр зөвлөгөө тавиад илүү нэг томик ажиллахгүй юм гэж тэр маягаар ингэж бодоод илүү нэг сэтгэлгээний хувьд бол илүү нэг асар том өөрчлөлт хийсэн гэж болно. Баярлалаа битэрглээ. За сая хоёр төгсөгч болоо оюутны маань яриан дээр гарч ш таашаа. Тэгэхээр Косинаас яг оюутнуудтай өгдөг тэр боломжууд нь юу байд юм бэ? Манай хүүхдүүд сая ингээд цохос те дурдлаа. Тэгвэл яг Косины зүгээс зориулж байгаа тэр боломж олгодог тэр нөхцлүүдийн талаар та бүр дэлгэрэнгүй ярьж өгөөч гişэ. За яг оюутнуудыг бол нөгөө төгсгөлийн загварлуу чиглүүлээд хөгжих боломжоор нь хангахыг зорддог гэж түрүүнд хэлсэн. Тэгэхээр тэр талаар нь тодруулж ярил зүгээр болоо гэж бодлоо. Нэгдүгээр бол мэдээж нөгөө инженерийн сургууль болохоор инженер хүнд байх ёстой яг суур мэдлэг чадваруудыг бол олгохыг зорддог. За энэ нь бол хичээлүүдээр тэгэхээр манай хичээл орж байгаа багш нар бол EBS-ийн хичээл заана, инженерийн ерөнхий хичээл заана. Дээрээс нь манайх нөгөө хэлний чадварыг бол Япон, англи хэл хоёрыг эзэмшүүлэхийг зорддог. Нэгдүгээр курсээс нь арай илүү цагаар бусад сургуулиудаас үздэг болохоор за тэр талаараа манай оюутнууд хөгжиж байгаа. Дээрээс нь бас манайх дугуйлан лекцүүдийг хичээллүүлдэг. Тэгэхээр төгсөгчийн дагуулт байдаг нэг чадвар нь бол манай оюутнууд хөрвөх чадвартай байх ёстой юм. Тэгээ харилцааны чадвартай. За тэгэхээр дугуйлан секцэнд орсноор өөрийгөө олон талаар нээгээд хөгжүүлнэ. За тэгэхээр инженер гэдэг хүн бол зөвхөн нэг лабораторид байгаа л эсвэл судалгааны ажил хийгээл үйлдвэртээ одоо ажилдаг ийм хүн биш. Асуудлыг шийддэг ийм хүн байх хэрэгтэй, олж харддаг хүн байх хэрэгтэй. Тэгэхээр тэр талаар нь бас оюутнуудаа хөгжүүлэх. За тэг хичээлүүд нь бол олон хэлбэрээр бие даалт хийлгэх те зорилттой судалгаа хийлгэх, багаар ажилуулах гэд ийм байдлуудаар явагддаг байгаа. За мөн аль болох оюутнуудаа нөгөө зөвхөн Косен дотор нь биш Японтай болоод бусад ихтэй сургуулиудтай хийж байгаа тэмцээнүүдэд оролцуулахыг зорддог. За ингэснээрээ яг үнэхээр өөрсдийнхөө оюутнууд маань олж авсан мэдлэгээ бодит байдал дээр туршаад, сориод, за дутуугаа нөхөж гүйцэх ийм чадварууд бас хөгждөг болов гэж бодож байна. Тийм. За баярлалаа агшаа. За тэгээд бас мэдээж нөгөө сайн суралцж байгаа оюутнуудад бас нөгөө тэтгэлэгт хөтөлбөрүүд бас зарлагддаг тий. Тухайлбал манай оюутнууд зарим нь бага курстэй Японы байгууллагуудтай танилцах Sakura Science-ийн хөтөлбөрт хамрагддаг. За арай ахлах курсад ороод ирэхээр одоо даваад оржин сая ярьсан шиг Jala гэх мэт Японы компаниудад дадлаг хийх боломж олддог. За тэгэхээр энийг харснаар манай оюутнууд маань бас илүү их нөгөө сэтгэх тий бусад улс орнууд ямар төвшөнд явж гин гэд ингэж харах өнцг нь бас өөрчлөгдөж одоо хэлж байгаа болов гэж бас бодож байна. Тэгээ мэдээж нөгөө сурлагын амжилт бусад талаараа манлайлж байгаа оюутнуудаа бас урамшуулж жил болгон одоо оюутнуудаа шалгаруулдаг. За жишээлбэл сая манай 2 дугаар курсын оюутан маань энэ жилийн шилдэг оюутан болсон. Тэгээ тэрийгэ мэдсэн бэлээ. Бактериологи маань болсон. Мэдсэн багшаа.
Оо за баяр үргээ. За баярлалаа. Баяр үргээ. Багш нь мэдлэггүй зочноор өрсөн байна шүү дээ, тий. 2020 оны Шинэ Монгол Технологийн коллежийн шилдэг оюутан манай Батөргөл байсан байна шүү дээ. За маш их баяр үргээ. За тэгээд Батөргөлөөсөө тэгвэл асууя гэж бодож байна. Яг одоо зорж байгаа зорилго эсвэл тэмүүлэл чинь юу байна вэ? Чиний алсын хараа юу байна вэ? Чи сая нэлээд том өөрчлөлт гарсан сэтгэлгээний хувьд гэж хэлсэн тий. Тэгэхээр тэгвэл яг төгсөөд гэдэг юм уу? Чиний яг ойрын 5, ойрын 10 жилийн зорилго бидэнтэй хуваалцаж болох уу хэрвээ нуус биш бол? Болно. Би одоо ингээд хичээлээс гадаад үргэлж ирнэ нэг математик, япон ойл, физик, англи дараа нэг дэлхүүнийг жоохон цаг гаргах гэж хичээдэг. Тэгээд цаг гаргаж байгаа учир нь юу вэ гэхээр Японы засгийн газрын тэтгэлэг буюу мовшоод тэнцхийн тулд тэгээд энэ яагаад ингээд хичээлээс гадуур ингээд заавал билет авах юм бэ гэхээр Монгол улс даяараа ер нь бол их сургуульд нь 10% хүүхэд койсонд нь нэг 20% хүүхэд ингээд сонгож авдаг юм. Ерөнхийдөө бид бүгдийн авчлах хамгийн нэг том тэтгэлэг болохоор ингээд зориуд ингээд бэлтэж байгаа. Тэгээд үүнийг авахын тулд тэгээд хамаагүй төгсдөн чадлаа дайцлаа. Тэгээд энэ сургуультаас орж ирсний нэг шалтгаан энэ. Тэгээд ер нь бол мовшоо тэтгэлгээ аваад цаашаа энэ цахилгааны инженер гэдэг мэргэжлээрээ суралцаад төгсөөд дан ганц гэхдээ цахилгааны инженер гэж явуулгүй ахаа цаашаа 2 мэргэжлтэй боодгийг гэж бодоод IT инженерээр суралцна гэж бодож байгаа. Яагаад ингэ IT инженерээр сурсан гэж бодож байгаа гэхэд одоо юм бүхэн л одоо ингээд захимжаад одоо бид бүхний өртөл бол одоо ингээд бичлэн биш ингээд захимаад олж байгаа нэг үүний илрэл болоо гэж бодож байна. За баярлалаа. Маш их ирч хүчтэй чиний зорилго мөрөөдөл заавал биелэх байхаа гэж бодож байна. Хичээгээрээ Батөрглөө. За баярлалаа. За тэгэхээр хин даваад ирж байгаа би бас нэг зүйл сонирхоод байна л да. Чи яг хуу дадлаг хийгээд маш олон зүйлүүдийг нь харсан байх л та. Хамгийн том одоо нис хүчний компани гэхээсээ илүүтэй бас чиний сэтгэлийг татсан зүйл байгаа юу? Одоо чиний ажиллаж байгаа Japan Airlines яг энд л ажилд орох хэрэгтэй маань гэдэг тэр мэдрэмжийг өгсөн зүйлүүд нь юу байсан болоо? Тэр мэдрэмж өгсөн зүйл нь болохоор очоод хамгийн их таалагдсан зүйл болохоор компанийн уур амьсгал нь болохоор одоо компанийн үйл санаа ч гэсэн байдаг. Одоо ажилчдаа болохоор ингээд банк дэмжиж ажилланаа. Тэгээд дээрэс нь одоо ганцхан компанитай биш нийгэмдээ ч гэсэн одоо өөртөө чадах бүх тэр зүйлээ зориулна гэсэн ийм үйл санаас энэ нь маш таалагдсан. Тэгээд компани дадлаг хийж байгаа болохоор тэр ажилчдаа болохоор компаниас ажилчдаа маш их зүйлээр ингэж хангаж тусалж өгдөг. Жишээ нь одоо маш хэмжээний сургалтууд явуулах дээрэс нь одоо жал болон тэр жалтаа хамтарч ажилладаг агаарын тээврийн компаниудаар одоо хөнгөлөлттэй гэр бүлээр нь аялуулдаг ч юм уу тиймэрхүү маш олон ажилчдаа зориулсан боломжуудыг бий болгож байгаа таалагдсан. Тийм болохоор ажилчид нь ажиллаа хийж явах үедээ ч гэсэн одоо тэр компанийн төлөө нийгмийн одоо төлөө гэсэн сэтгэлтэйгээр ажиллаж байгаа таалагдсан. Тэр компани одоо ажилчдаа бүр өөртөө ингээд уусгаад авцсан ч юм уу тийм мэдрэмж болохоор төрсэн. За ойлголоо. Энэ бол бас Япон соёлын Японы компаниудын нэг том нууц ах тий. Тэр маань бас манай даваад иржийг маш гоё татсан байна. Дээр нь бас мэрэгжлийн хувьд өсч хөгжих, туршлагаж явах тэр маш олон зорилгууд нь нөлөөлсөн баха. За баярлалаа даваад ирж. Оюуны агшаас асуумаар байна л да. Оюутнуудынхаа ер нь өөрчлөлтийг хэр анзаардаг вэ? Ер нь хэдгээр курсээсээ гэдэг юм уу? Өөрчлөлт анзаарагдаж эхэлдэг вэ? Магадгүй таны хувьд оюутнуудаа хараад бахархдаг тэр зүйл чинь юу вэ? За тийм манай оюутнууд бол яг анх 15 настайдаа манайд нөгөө шалгалт өгөөд орж ирэхдээ яг төрөл бүрийн ерөнхий боловсролын сургуулиудаас ирдэг хөдөө орон нутгуудаас ирдэг болохоор оюутнуудад маань яг анх эхлэх шат нөгөө нэг зурвсан гэх юм уу та тий гараа нь бол харилцан адилхан өөр байдаг. Гэхдээ яг яг курс ахих тусам яг нөгөө ахид дэвшлүүд нь маш тодорхой харагддаг л та. Тэгээд ер нь бол оюутнуудаа харахаар урт хугацааны хувьд бол амжилтаар нь
богино хугацаанд бол жижигхэн оюутан дээр гарч ирж байгаа агцаар нь л их хараад баярлаж явдаг. Одоо жишээлбэл төгсөгчдөө харах юм бол одоо яг Японы ихтэй сургуульд дэвшин суралцаад эсвэл ажиллаж байгаа оюутнуудтайгаар холбогдохоор ер нь бол Японы оюутнуудаас нэг их хоцроогүй юм байна тийм мэдлэг ур чадварын хувьд. За ер нь мөрөөдөл зорилго маань ийм байна. За буцаж орж ирээд эх орондоо ингмээр гэд яриаг нь сонсохоор ер нь бол их бахархах сэтгэл төрдөг. Богино хугацаанд болохоор оюутнууд маань за жишээлбэл 1-р курстэй бол зөвхөн инженерийн суурь хичээлүүдийг үздэг. За тэгээд 2-р курстэй яг мэрэгжлийнхээ хичээлүүдийг үзээд эхлэхээр за тухайлбал энэ мэрэгжил чинь дотроо химийн инженерийн хувьд ярил тий. За олон салбар чиглэлд салдгийн байна. Энэ нь надад тохиромжтой байна. Эсвэл багшаа би ингэх гэсэн чинь энийг илүү их хиймээр энэ ч юм уу тиймэрхүү байдлаар одоо яг өөрсдийгөө бас тодорхой хэмжээнд инженер болно гэсэн ерөнхий зорилгынхоо дотор ахаад задлаад ингээд чиглүүлээд зорилтой улам тодорхой болгож байгаа тиймэрхүү байдлууд нь бол яг курс ахих тусмаа их харагддаг. За жишээлбэл 5-р курсад манай оюутнууд төгсөлтийн судалгааны ажил гэж 1 жил хийдэг. За тэгээд яг тэрэндээ өөрсдөө нэг асуудал дэвшүүлээд арга зүйгээ сонгоод материалаа ашиглаа. За тэгээд хавар нь болохоор үр дүнгээ дүгнээд хилэлцүүлээд ингэ явдаг. Инхээр оюутнуудад маань жишээлбэл яг 4 жил суралцсан мэрэгжлийн бүх хичээлүүдийнхээ суурь чадварыг ашиглан, туршилт судалгаа хийхдээ бид нэр туршилтын хичээлүүдийнхээ ур чадварыг ашиглан, за түүнийг нэгтгэж дүгнээд бичин бусдад ойлгомжтойгоор тайлбарлана гэхэд маш нэг олон талаар суралцсан зүйлүүдээ нэгтгэх. За энэ бол нэлээд оюутнуудад үр өгөөжтэй бас болж чаддаг гэж миний зүгээс хардаг. За оюутнуудад маань ч гэсэн тэгж чаддаг байх гэж боддог. За тэгээд зарим оюутнууд бол бүр яг ингээ бие дагаад хийхээрээ бүр харьцангуй бүр ингээд онцгой чадвартайгаа мэддэг ч юм уу тий. Бүр ингээд амжилт илүү сайн ахидтай ажиллах оюутнууд маань бас байдаг. За баярлалаа багшаа. За дагаад ирж дүүнэртээ одоо тийм чи хамгийн анхны төгсөгч нь магадгүй танаа төгсөлтөөс бас маш олон амжилттай дэвшин суралцсан маш олон гоё одоо байгууллагуудад ажилд орсон байгаа байх тийм ээ. Тэр талаар товчхон дурдаад хамгийн гол зүйл нь дүүнэртээ хандаад зөвлөгөө өгөөч. Одоо ингээд 5 жилийг чи амжилттай даваад тийм ээ амжилттай туулаад маш олон зүйлийг бүгдээ бий болгоод эргээд ирээдүйн амьдралынхаа маш том одоо алхмыг хийчихсэн байгаа шүү дээ. Тийм учраас намын дүүнэртээ зориулаад зөвлөөч гэж чамаас одоо хүсэж байна. Магадгүй те яг одоо шантарж байгаа хүмүүс байвал чиний зөвлөгөөг аваад урам зориг орох хаа гэж бодож байна. Эсвэл зүгээр залхуураад сууж байгаа бол те бүр илүү их хүчтэй хичээлдээ илүү анхаараасай гэдэг үднэс дүүнэртээ намын дүүнэртээ зөвлөгөө өгөөч. За консент суралцж байхад болохоор мэдээж шантрах зүйл болохоор маш их байсан. Ингээд юм хийж аал алдаа гарах ч юм уу. Тэрэн дээр болохоор битгий санаа зовоорой гэж хэлье. Манай багш нар болохоор тийм одоо алдаа гарахад болохоор нэг тийм уурлаж ундууцдгүй юм шиг санагддаг. Харин болохоор ингээд юм хийхгүй суугаалах юм бол одоо чи яагаад юм хийхгүй наадгаа хийгээл ч юм уу. Тийм л жоохон уурлан болдог. Тэгэхээр одоо хүүхдүүдээ хийгээл агаарай гэж одоо захимаар байна. Алдчих болно, чи хийж чалж болно хамаагүй хийгээл алдсан зүйлээ одоо багшаасаа сайн асуугаал тэгэл сайн хичээгээрэй л гэж хэлье. Дээрээс нь одоо косан сурж байгаа оюутнуудын одоо нэг хамгийн том давуу тал нь болохоор зөвхөн сургуулиас одоо сургуулийн хөтөлбөрийн дагуу хичээл хийхээс гадна маш олон төрлийн секц дуулан байдаг. Тэгэхээр тэр секц дууланд аль болох идэвхтэй хамрагдаад гэхдээ тэр секц дуулангаа сонгохдоо ирээдүйд бол ямар мэргэжил яг аль чиглэлд явах юм бэ гэдгээ тодорхойлоод яг тэр чиглэл рүүгээ одоо илүү дамсан секц дууланд хамрагдаа гэж зөвлөе. Ингэснээр болохоор ирээдүйд одоо компанид өөрхөн хүссэн компанид ажилд ороход болохоор тэр бүх чадварууд ч юм болохоор илүү давуу тал болно гэж хэлье. Дээрээс нь Японд бол маш сайн үзэрэй гэж хэлье. Би болохоор анх тийм Японд нэг сайн мэдгүй дээрээс нь
Тэгээд нэг амар сонирхолтой байсан. Тэгээд баг нийлээ оройтож баг ухаарсан да 4 юм уу 5 дахь курст ороод за энэ чи ер нь Японд нэлээд хэрэгтэй байна гэж бодсон. Тэгэхээр Японд л бас маш сайн хийх хэрэгтэй шүү гэж хэлье. За баярлалаа Додорч. За Батөрлөө чиний одоо үеийнхний хувьд тийм ээ яг юунаас ирч хүч эрчим хүч авч суралцж байна вэ? Одоо ингээд зарим үед сая хэлж штэ шантраг үе олон гардаг аа. Гэхдээ тууштай явсан хүн бол амжилтанд хүрдэм байна гэдгийг даваад ирж хахасаа бол харж байна тийм ээ. А тэгвэл чиний хувьд яг одоо ингээд заримдаа ингээд за яа гэвэл ямар хэцүү юм бэ гэдэг үед тулгархад юунаас одоо урам зориг эрч хүч авдсан бэ? Өөрийгөө яаж идэвхжүүлдэг юм бэ? Миний хувьд болохоор ер нь бол ингээд зөндөө одоо гоцох юм уу хичээлээ хийж чадахгүй тоолно. Тэгэл ер нь бол хэцүү шүү дээ. Яг ганц одлоо бодож юм яг чадахгүй ингээд нухаад авахгүй болсон гот. Амар ингээд гоцсон байж даавч амар дэмждэг. Тэгэл миний хувьдгаа нэг хичээнүүд хийж гэнэ юу нэг хичээн хийж гэн аавч ер нь туслах гэл. Тэнгүүт нь ингэж ийм байна, тийм байна гэл. Нэг даанза тгий ингээ гэл. Аав иждэг ер нь бол нэлээ их ярилцаад асуудлуудаа ер нь шийддэг. Тэгээд аав ээжээс гадна анги хамт олон найз нөхөд ингээд тусаж дэмждэг. Тэгээд хамтдаа нийлж одоо ингээд хичээлүүдээ хийгээд ингэснээр яг нэг хүн ганцаараа ингээд явангууд нэг за энэ бодлого зөв болов эсвэл буруу болов гэд нэг жоох ингээд өөртөө заримдаа ихтгэлгүй байдаг. Тэгээд яг хамт ингээд суугаа бодонгууд наа чи минийхээс ингэж гисэн, чинийхээс ингэж гисэн. Тэгвэл хоёулаа зөв бодсон юм байна гэл амар ингээд баяртай хөөстэй байдаг. Тэгээд яг хүн ингээд дандаа ингээд ганцаардахгүй байгаас л айгаад байдаг. Тэгээд ер нь бол хүнд хамт байдаг ер нь бол ингээд ой дотны ингээд хүмүүс хэрэгтэй л гэж бодоод байдیں۔ Тэгэхгүй бол тэгээд ганцаараа ангууд ялч нөх хүн нэг жоох юм бодох үедээ л яасан юм болоо гэж нэг жоохон бодлогошоод ирэх үедээ л нэг жоохон ирч хүчээ алдаад отодын шиг яг хажууд ингээд хүн үргэлж ингээд цог байгаад их юм бол ингээд би энэ үнтэй хамт байгаа юм би тэгэхээр ингээ хаашаа жирнэ бол юм чадна гэсэн дээр итгэл дүүрэн болоод идэг гэж санагддаг байхгүй. За баярлалаа. За тэгэхээр оюутнуудыг ингэж нэгтгэх үйл ажиллагаанууд бас нэлийн авдаг юм шиг надад санагдсан. Яа тэгэхээр оюутан хариуцсан менежер нь сэтгэл судлаачийн мэргэжлэр одоо магистр хамгаалсан манай Орхон Нуглаг багш ажилладаг шүү дээ тийм ээ шинэ Монгол технологийн коллежийн маань. Тэгэхээр оюутнуудаа нэгтгэх, тэдний сэтгэл зүйн байдлыг ямар байгааг судлах, эргээд тэрэнд тохирсон зөвлөгөө, сургалтуудыг хийхэд маш их анхаарч ажилладаг нь бас шинэ Монгол технологийн коллежийн маань бас нэг даваа тал болов уу гэж харж байна. Тэгэхээр оюуны огшоосаа асуухад таны хувьд яг таны хувьд энэ шинэ Монгол технологийн коллежийг сонгох болсон шалтгаан чи юу юм бэ? За тэгээ орж ирээд яг юунд нь хамгийн их татагдаж тийм ээ? Одоо түрүү манай Додорч ажиллаж байгаа компанид тийм компани дээр соёлтон ч гэх юм уу тэр хүмүүсээ хайрладаг хүмүүстэй хамгийн чухал нь ажилтан гэж хардаг тэр одоо фокус дээр их анхаарч ирсэн бол таны хувьд тийм яг анхаардаг хамгийн чухал хамгийн их таалагддаг танаа коллежийн багш нартаа өгдөг боломж гэдэг юм уу даваа тал нь юу байдаг вэ багшаа? За миний хувьд болохоор 2018 онд шинэ Монгол технологийн коллежид ажилд орсон. Тэгээ 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгэхээр тэр үед болохоор би болохоор Японд төгссөн л доо. Япон Китами технологийн сургуульд инженерийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалаад ирээд за тэгээд Монголд ажилд орохоор хэд хэдэн байгууллагуудыг сонгоод ер нь бол багш болох зорилготой байсан. За тэгээд анх бол яг татагдсан зүйл нь болохоор яг тухайн үед манай гүйцэтгэх захирал хийжсэн буян жаргал захиралтай анх ажлын ярилцлаганд ороод яг шинэ Монгол технологийн коллежид зорж ирээд тэр хүн дээр ороод анх удаа уулзахдаа би маш их том ийм сэтгэгдэл авсан. Эерэг сэтгэгдэл тэгээд ер нь бол тэр үед надад яг байгууллагынхаа зорилго зорилтыг танилцуулаад за ийм зорилгоор байгуулагдсан тийм ажиллах хүчнийг хайж байгаа ингээд хэлсэн. За тэгээ би болохоор хувь хүний бас зорилготой их дийдчихсэн тэр маань би болохоор чадвал ерөн улс орныхоо төлөө багч гэсэн зүйл хийх юмсан гэсэн юм хувийн бодолтой явдаг байсан мэл яг өөрийн гараар улсаа бүтээн гэсэн ийм ураад зорилго нь ерөөсөө ингээд яг цаав нийцж байгаа юм шиг санагдсан. Тэгээд байгууллагын хувьд бас яг Япон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болохоор Японд төгссөн миний хувьд бол ерөөсөө маш
гоё нийцэл болж өгсөн гэж бодож байна. Тэгээд ороод яваад ирэхээр багшийг сонгон шалгаруулж байгаа байдал нь бас ерөнхийдөө таалагдсан. Эхлээд болохоор яг хамт ажиллах тэнхимийн багш нартай уулзуулаад ингээ ерөнхий яриа хийлгээд дараа нэг мэрэгжлийн чиглэлээр оюутнуудад хичээл заалгаа. За тэгээд дараа удирдлагуудтай ярилцлагад орох гэсэн юм үе шатуудтай явдаг. Тэгээд тэр нь бас юм нэлээ их юм нухацтай яг нэг тогтсон юм системтэйгээр явагддаг юм байна гэсэн ойлголтыг анханасаа төрүүлж исэн. За тэгээд байгууллагт орсны дараа болохоор бас нэг таалагдсан зүйл нь гэхээр манай багш нар болоод ер нь ажиллах хугацаанд байнга өөрийгөө хөгжүүлж явах ёстой гэсэн тийм нэг зарчим баримтлаад багшийн skill map гэж байдаг. Ер нь бол 15 төрлийн ер нь хичээлийг төлөвлөх, заах, эсвэл харилцаа, офисын чадвар гэдэг судалгаа хийх гэдэг ийм 15 чиглэлийн skill map байдаг. Тэрийг бол бид нар 5 жилийн хугацаанд ингээд шат чатаар ахиулах ёстой. Гэхдээ тэрийгээ би энэ жил ийм чадвараа ахиулна гэдгээ багш нар өөрсдөө ингээд төлөвлөө тэрнийхээ төлөө юу хийх үү гэдгээ гаргаад жилийн эцээр бид нар тайлгнадаг. Тэгэхээр энэ бол надад ерөөсөө маш Монгол байгууллагад гэхэд айгүй тийм шин сорхог санагдчихсэн. Тэгэхээр ер нь бол би ер нь ажилдаа их дуртай. За баярлалаа багш. Тэгэлгүй яг бид нэр хийж байгаа зүйлдээ ажил мэргэжилтэй хайртай дуртай байх тусмаа түн дээр бүтээмж маш өндөр гардаг. Дээр нь аз жаргалын индекс маань маш өндөр байдаг тийм ээ. За 2020 он маань ер нь хүн болгоны хувьд дэлхийн нийтийн хувьд нэлээд хүндхэн сорилтыг биднэрт авчирлаа. Гэхдээ хүн төрөлхтөө энэ оныг даваад гарч байна. Одоо 2021 он маань илүү сайн сайхан одоо инх тайван эрүүл мэнд биднэрт авчрах байхаа гэж бодож байна. Тэгэхээр би та гуравтаа 2020 онд магадгүй зүгээр жишээлбэл даваад ирж маань хувьд одоо өнгөрсөн 5 жилийн хугацаанд ч байж болно тий чамд тусалж исэн, чамайг дэмжиж, хайрлаж, ойлгож өдөө зэрэгт хүргэсэн хүмүүстэй талархаасай гэж хүсэж байна. Манай шинэ монголчуудын бас нэг сайн сайхан зан чанаруудын нэг бол одоо өдөө болтол бид нэрийг ажиллаж амьдрахад тусалдаг тэр хүмүүстэй талархах сэтгэл, эргээд ачлах тэр сэтгэлийг бид нар байнга одоо авч явж идэг, агуулж явж идэг хүмүүс. Тэгэхээр зэрэг та гурав за одоо сэтгэлийн боловсрол подкастаар дамжуулаад талархахыг хүсэж байгаа хүмүүстэй сэтгэлийнхаа үгийг хэлээсэй гэж хүсэж байна. За ингээд баруун гар талаас эхлээд аваад аржаас эхлээд явъя тийм ээ. За. Мэдээч өдөр хүртэл өсөж өгсөн аав ээжтэй болохоор талархаж байна. Дээрээс нь сургуулийн одоо зөвхөн багшчлалгүй одоо ресепшн тэгээд цэвэрлэгч бүх хүмүүст болохоор маш их талархаж байна. Тэр бүх хүмүүст болохоор яг ингээд шинэ Монгол хийдгэн цаанаас ингэ мэдэгдээд цаанаас л тийм найрсаг санагддаг. Одоо жишээ нь робот тэгээд сургууль дээр хонох тохиолдлууд болохоор зөндөө байсан. Тэр үед болохоор тэгэл жижиг ахт нар ч гэсэн одоо тусалдаг ч юм уу одоо манай сургуулийн багш нар ч гэсэн орой басан чамаагүй хоол хийгээд авчирдаг байсан. Тэгтлээ одоо нэг гэр бүл болж чадсан гэж бодож шинэ Монгол эрдмийн хүрээлэн тэгээд одоо шинэ Монгол эрдмийн хүрээлэнд ажилладаг бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За Батөргөлийн хувьд талархахыг хүсэж байгаа хүмүүстэй сэтгэлээ үг хэлээрэй. За миний хувьд болохоор аав ээж тэгээд найз нөхөд тэгээд уулзж байсан ингээд цаашдаа уулзах хүмүүстэй энэ бүгдэнд нь баярлаж явдаг. Тэгээд яг энэ хүмүүстэй ингээд уулзж очсны үндсэндээ л яг өдий зэрэгт хүрж яг хийсэндээ л баярлдаг. Тэгээд бүх хүмүүстээ баярлаа. За баярлалаа. Аян жаргалагшаа. За миний хувьд болохоор бас мэдээж таларх одоо байгаа байдал маань бүгд л одоо маш олон хүмүүсийн тус дэмжлэгийг авч байгаа. За нэгдүгээр яг байгууллагынхаа хувьд хэлэх юм бол бид нарыг байнга ийм ажиллах боломж нөхцлөөр хангаж бидний багш нарын одоо бас санаачлагыг дэмжиж ингэж урамшуулж ажилладаг байгууллагын удирдлагууд тэгээд хүрээлэнгийн удирдлагуудаа талархаж байна. За дараа нь манай багш нар бол их найрсаг, хоорондоо их тусч, аливааг их өдрөгөөр хардаг, баг болж чаддаг. Тэгэхээр бүх багш нартаа бас баярлалаа. Шинэ Монгол технологийн коллеж гэж ингэж явж байгаа нь бол манай хамт олонны бас хамтын ажиллагаа
Тэгэхээр бүх багш нартаа баярлж явдаг. Бүх багш нараас бас нөгөө суралцах зүйл олон байдаг. За дараа нь болохоор би гэр бүлийнхэндээ талархмаар байна. Би ер нь бас ажилдаа нэлээд их цаг зарцуулдаг. Тэгээд зарим тохиолдолд гэр бүлээ их орхигдуулах тал байдаг. Тэгээд тэр болгоны манай ойлгож яадаг гэр бүлийнхэндээ бас баярлалаа. За тэгээд эцэст нь оюутнуудаа талархал илэрхийлмээр байна. Мэдээж оюутнууд байхгүй бол одоо шилбэл багш хүний ажил гэж байхгүй. Тэгэхээр оюутнуудыгаа олон төрлөөр дэмжиж ажиллахыг зорддог хэдийч байнга тийм байж чадахгүй те заримдаа уурлах юм уу эсвэл зэмлэх тийм тохиолдол гардаг ч гэсэн энэ нь одоо багш нарын бүгднгийнх нь оюутныгаа баг ч гэсэн илүү сайн байгаасай, ахиц гаргаасай тийм өөртөө итгэлтэй болоосай гэдэг ийм санааг дандаа агуулж яадаг болохоор бас оюутнууд маань энийг ойлгож байдаг баха гэж найдаж байна. Тэгээд таныг бас өнөөдөр бас ийм байдлаар оюутнуудтайгаа төгсөгчтэйгээ ингээд ярьж байгаа тохиолдол анхных болж байна. Тэгээ надад бол их гоё санагдчихэв. Тэгээ танд бас баярлалаа гэж. За баярлалаа. За тэгэхээр манай дугаарыг үнэхээр сайхан ярилцлага болгон одоо тийм маш олон хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэсэн та гуравтаа маш их баярлалаа. Тэгээд сэтгэлийн боловсрал хэмээх подкастыг бид Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгээрээ ярилцж агаад Эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиуд болох дээд сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль, коллеж тийм ээ технологийн коллеж мөн ерхий боловсролын Шинэ Монгол сургууль, Шинэ Монгол Харамаа бүжээ сургууль, дээр нь Бяцхан Монгол цэцэрлэгийнхаа хоёр салбарын багш ажилчид, оюутнууд, сурагчид тэднийхээ гэр бүл эцэг эхчүүдэд зориулан бэлтгэж байгаамаа. Тэгээд энэ одоо бэлтгэх боломжийг олгож байгаа Шинэ Монгол Эрдмийн хүрээлэндээ бас талархаж байна. Энэхүү ярилцлага маань нэг ч ихсэн хүнд ухаарал, урам дэм одоо ирч хүч болж очвол бидний зорилго биелэх юм аа. Ингээд 2020 онд амжилт бүтээл дүүрэн байлаа Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн маань 2021 онд бүр ч их сайн сайхан мэдээ амжилт аз жаргал биднийг зарим ирж байгаа гэдэг итгэлтэй байна. Ингээд бидний дугаарт оролцсон та гуравтаа маш баярлалаа. Бидэнтэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Бүгдээрэнд нь шинэ оны мэндийг хүргье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд 2021 оны цоо шинэхэн дугаараар уулзлаа. Тэр баяртай. Баяртай. Баяртай.